Зохиолч Стенүү Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 1-р хэсэг. Зөвхөн насан туршидад. 5 сарын эхний 7 хоногийн даваа гараг. Цагаагаар сайхан тогтун үе сэвэлзүр зөөлөн салхитай. Нарантуул захын өргөтгөл том машины зогсоол дээр хүн заны хөдөлгөөн их байлаа. Цагаан өнгийн амбаартай Фоксо маркийн машины дэргэд ачаачин зогсох 25 орчим насны чирэг өндөр залуу өдгөн хар хөмсгөө нумруулан тэгш цагаан шүдэ ярилцуулан инэв хийснэ. Хажуу зогсох туранхай бор хүүд хандан өнөөдөр дөөрөхгүй нэ. Маргааш зах амарна. Нөгөө өдрөөс нааш гарахгүй. Гэхэд өнөө хүү орой олчлоо. Ачаа ирэхээс өнгөр бололтой. Бэндраха би харах уу гэчгээд үлдсэн хитэн хайрцгийг твш рүү ажиж орхив. Бэндэр бугуун цагаа хилэмхийн харснаа хитвчээ уудлан 2 ширхэг 20 мянгатын дэвсгэрт гарган хөөд өгөөд тэгээд эртхэн харь нөгөөдөр хүрээд ирээрээ гэв. Хүүг явсны дараа Бэндэр машинаа тойрон дугуй энтерээ шалган тоос шороо арчин зогсож байтал 50 орчим насны махлаг бадрүүн ир хурж ирээд Бэндрэ дүүрсэнгүй юу? Юу болов? Оо, сангах хизээ ирэв? Ууржигдэр ирсэн. Машин маань нэг л болдоггүй. Засвар ирээд л байж байна. Оншин олдохгүй байна уу? Апарт уртал новоогоо хата. Би ч өнөөдөр амжихгүй нянцтай. Санги машины амбарны хаалга онгойлгож үзснээ. Ууг нь варгал дөөрч байгаа юм байна. Бэндрэ чи эсвэл ингэж юу ингэж гэж ахт нь 3 тонн орчим ачаа байгаа. Эзэн нь яаруулаад болдоггүй. Өө, надад өгчхөл дөө. Би өнөөдөр гарчмаар байдаг. Чи аваа. Гэхдээ хөлсийг нь багаар тохирсон. Дээр нь зам хазааж сумын төв дээр буулгах учиртай юм л да. Авчихъя. Нөгөөдөр хүртэл хүлээснээс л дээр. За тэгвэл би дуудчихъя. Ачаад ирэх бах. Бэндэр ачаагаа твхийтэл аччихад тэр оройдоо хөдлөн нутгийн зүг жолоо залжээ. Баруун болон хойд талдаа хөвөлгөр их уулсаар хүрээлэгдэж зүүн тийшээ дов толгод ихтэй элсэн бөөрөг бүхийн нутагт дэмчгэх гэхэл хаваржиж байгаа. Энэ жил 2000 мал тоолуулсан дэмчиг үнэхээр хэмэрлундаа дүүрэн сайхан амьдарч туслах малчтайгаа нийлээд 5 гэр явуулын сууцгээд баргал багийн төв гिचхмээр өнөр өтгөн харагдана. Өглөө эртлэн боссон тэргэл цайгаа чанаж уул хангаатаа өргөчхөөд эдүгээ 3 нас хүрсэн анарыгаа сэрийн хувцлав. Хаваржаар дэрж бугаад тунгуудалгүй тоглоом эргүүлж одсон. Довчин одоо хүртэл ирээгүй. Ер нь тэгээд тэнийг явах нь тэргэлд хамаагүй амар санагддаг. Хайргүй хүний дэргэд 3 жилиг үдсэн тэргэл зөвхөн хүүгийнхээ төлөө бас ард үлдсэн аав ээж дүүгийнхээ төлөө төвчж амьдарсан гэхэд болно. Тэргэлийг хүүгээ хувцлаа цайлт суудал дэмчиг амсгаадан уйхалсаар хаалгаар багтаж чадан орж ирснэ. Айлав миний ач өвөөдөө хэмээн ушуу царвах мөртөө тэргэл рүү хяламхийн харах нь өнөөхөс шалиг садар зан хിവэрэ. Анар өөрөөгөө утсангүй. Ээжтэй шигдэн суусаар байх үед дасдаггүй сонин хүүхэд шүү гэж зурвсхийн бодох дэмчиг. Цаадах чинь эрэхгүй нэ. Чи зөөлөн хандаж байл та. 3 жил боллоо. Яамаар ч юм. Гэхэд тэргэл та яагаад гэдгийг нь мэдэж байгаа үсттэй. Уйхээгүй архичин шалиг гэд муу муха бүхэн шингэчихсэн амтан. Тэгээд тэнжил явг. Дэмчиг аяхтай цагаа ожлонгоо шүүр салдаад өөр хөөхөд заяа ачих бол том оожин шүү дээ. Чи яагаад ингэж байдг юм бэ? Тохирсон 3 жил маань ч дуусгаллаа. Хүү бид 2 амьдралаа одноо. Өөр яриа байхгүй гэчгээд тэргэл цааш иргэн орд дэвсгэрээ янзлав. Өдөө нутагт ирээд ялгүй турсныг стац бол уулын согоо гэж л ийм байдаг болов уу гэмээр өндөр гойлог би сэрийсэн том хөөх хэлбэр төгс альбан өгцөг урд шулуун хөл хонх шүргэх гэл хархан ус хасын цагаан царай
Тормгор харнууд, хараацан дал шиг зургар хөмсөг, жижиг шулуун хамар, жимийсэн улаан урал гэд бурхнаас харамгүй харилсан ёр бусын үзэгслэн гог багтан харах дэмчиг. Сайхны туйл болсон яа туймда гэж тажаадан бодох зур хамаг биеийн цахилгаан гүйдэл цохилсон аятай нэг их сонирн болоод ирэв. Арга барсан дэмчиг босох зураа хоньны туслах сум орж шүдэ ахуулна. Чи өнөөдөртөө хонинд явчих уу гэхэд тэргэл өө тэгье дулаахан ч өдөр байна гэж дуртай нарахгүй зөвшөөрөв. Шөнийн 3 хүртэл давхисан бэндрийн нойр хурж эхэлсэн тул замаас гаран зогсоод ороо засан тухлан хэвтлээ. Гэвч түрүүхэн ноцороод байсан биеийн учиргүй сэргэж орхисон тул машиныхаа хөгжмийг асааж хаад дуу сонсон бодолд дарагдлаа. Бэндэр ууг нь дунд сургуульд байхын толгой сайтай, юм давьяастай, магтай саачаал думсан хүү ээж. Нэг эгч, нэг охин дүүтэй айлын цор ганц залуу. Насаараа машин барьж жолоо мушгсан аав нь хүүгээ жолооч болгоно гэж зүтгэж ээж нь инженер багш болгоно хэмээн бяцхан маргаан дэгдэд байлаа. Эцэст нь ээж нь дийлж Бэндэр их сургуулийн автоинженерийн ангид оржээ. Эрхвиш автомашин талдаа мэргэжил юм болохоор аав нь дуртай дургүй зөвшөөрж оюутны амьдрал эхэлсэндээ. Угийн царайлаг авьяаслаг хүүг охид бүчин эргэлдэх нь тодорхой. Бараг 10-аад жил дунд сургуульд хамтарсан охинтой ариухан хайраар холбогдсон үерхдэг болов. Анаахад сурдаг Гантик гэх найз охин нь түүнд ёстой л унаж тусдаг байжээ. Гантик өөрөө Чинэлэг айлын эрх таних ганц охин. Аав ээж нь мэдээж Эрдэнэ шиг охиноо тостой жолоочийн хүүтэй үерхэхэд таагүй дургүй байсан ч эрх охиныхаа аясаар байхаас өөр арга байсангүй. Бие биендээ маш их хайртай бас ээнэгшин дассан хосууд бараг л гэр бүл аятай байх болж 2 дугаар курсээс эхлэн цуг амьдрах болжээ. Хэдийгээр тостой жолооч гэсэн Бэндрийн аав Сундуй өө минь Гантик сайн охин гэхдээ сургуулаа төгсдөл хүүхэд чухудтай болоод дэмээл болов гэж амжилтлан загтаг байв. Бэндэр угаасаа аавынхаа үүр дээр жолооны ард өссөн болохоор үгэнд сайн орно. Тэрнээс гадна өөрийнх нь хэдийн зориг байсан тул Гантик хичнээн хүсдэгч дотны харилцаанд заавал хамгаалттай ордог байжээ. Бэндэр 2 дугаар курсын амжилттай төгсөн Америкийн нэгдсэн улсад тэтгэлгээ суралцах эрх авч Гантикийн аав ээжж охиноо хамт явуулах болон бөөн сүр дулаан болох үед амьдралыг гэнтэл хар сүдээр нөмөрчээ. Тэр жил танихгүй шахам залуутай гэр бүл болж сүрдүүлэнтэй ирснээс хойш тэргэл дээс өөр хүн болсон. Одсон өдрөөл дэмчиг зард тараан хэдэн өдрийн халигд салгисан найр хийж цүрийг үзүүлжээ. Үнэндээ сумдаа бай тухай аймагтай тэргүүн игнэнд бичигдэг баян торгон дэмчгийг бэр булгасан сургаар холойрын хүмүүс шавсан нь тодорхой. Тэргэл нэг л зүйлээс маш их хэмээж бэлгэнд дарагдсан өдрийг арайчун өнгөрөөлөө. Бүрэн тавилгатай том цагаан гэрт ороод зүүн талын орон дээр айц давтан сууж байтал нөхөр гэгдэх довчон нь шууган ороод иржээ. Морин дэртээ шүрмэслэг туранхай шар залуу хань минь хайрт минь гэж зогсоо завгүй бовтон зүтгэж тэргэлийн хувцсыг тайчиж эхэллээ. Хичнээн дургүй байсан ч хэвлээдэнд бойжж буй алдрын хүүхэд ад үзэгдэх ёсгүй. Ойр тойрны хитэн сумын сайхан охид хүүхнүүдийг бүгдийг нь үзэж эдэлсэн. Довчин анх удаал бурхны бүтээлийн өмнө уулгалд нь шогширч үзэгсэлэнд тэргэлийн дээр мордон нүгэлт ажлаа уйлдана. Ямар сайхан эмэхнэр минь, хань минь хэмээн арх тамхины ихүү үнэр ханхлуулан нүдэндээ доглон нулимс бүнжигнүүлэн бүхнийг тэсэн төвчин хэвдэх тэргэлийн сэтгэлд зөвхөн хайртай гэр бүл нь тодхон харагцаар байв. Гэхдээ ухаалаг бас үзэгсэлэнтэй тэргэл маань дэмжиг болоод түүний хүү довчин нарын хүсснээр байгаагүй. Учир нь түүнд дэмжигтэй хийсэн гэрээ бий. 1-р хэсэг төгсөв. Эдрээд
Амьдрал 2 дугаар бүлгийн 2 дугаар хэсэг. Гадаад руу сургуульд явахаар болсон Бендер гантиг нар нутагтаа очин амарч ёстой л эхнэр нөхшиг жаргаж хоёр талд хонон өнжин бусдын харааг үнэхээр булааж байлаа. Бүх талаараа өвдөгч Бендерт сэтгэл алдарсан угаасаа хайртай байсан октод хормын зар хүнд цохилт болсон төдийгүй зарим нэг нь амиа хорлох оролдлогч хийсэн сураг дуулдах болов. Баян чинэлэг мөртлөө хэтэрхий шунал ихтэй гантхийн аав ээж болоод ар гэрийнх нь эцсийн мөчөд охиндоо бууж өгөн сүрдүүлэнтэй хуримд бэлдэж эхлэв. Гантиг эмзэг туранхай эрх ялдам энгүй хөөрхөн яг л дэлбэлгүй цэцэг шиг сайхан охин. Аав ээжийнх нь найзуудын ааг омогтой аархуу сагсуу залуусын сонирхлыг тэс зохин ганцхан Бендерт хараа өгсөн. Өсөл биелэх дэндүү ойрхон тэр мөчөд Бендерийн ээж хүнд өвчин тусаж яралтай хагалгаанд орох болчихов. Дэндүү их үнэтэй, дэндүү их төлбөртэй энэ хагалгаанд Бендерийн аав болоод ах дүү нар нь чадах бүхнээ зориулж үнцэнтэй бүхнээ зарцгаав. Бендер гадаад руу явхаа болохоор шийдэн сэтгэлийн шаналлалд өртөж орхисон аавынхаа оронд тээвэрт явж эхэлжээ. Мэдээж энэ үйлдэл нь гантхийн аав ээжэд таалагдсангүй. Энэ боломжч бусдад завшаан болов. Баян айлын эрэх танх үзэгсэлэнтэй охиныг сонирхогчдын цуваа нэмэгдэж тухайн үедээ адсах шиг ааштай болчихсон Бендерээс залхсан гантиг ээж аавынхаа идэвхтэй дэмжлэг ятгалагт автан Америк улсыг зорин ганцаар явах нь тэрэ. Төрхөн зүрийн гомдол бухимдалтай явсан эмзэг төрхөн охиныг хайх өөр ертөнцөд аавынх нь найзын хүү гэх яриа хөөрөө ихтэй цэвэрхэн нь хитээдсэн залуу өгдөжээ. Хойнонд явах хамгийн завшаантай сайхан мөч. Тэргэл энд ирснээс хойш хүссэн ч ингэж чөлөөтэй явах нь өдрийн одчиг байжээ. Довчин төдийгүй дэмжих түүний гэрээс гарахгүй гэж зүтхэн хавдарахыг хүсдэг болохоор зарим талаар тэргэлд үнэхээр амар боловч ард үлдсэн гэр бүлдээ санаа зовон ямар нэг аргаар холбогдохыг хүсэх нь мэдээж. Эргүй тунгалаг бий болоод сэтгэлдээ аав хүү хоёрын бохир хүслийг хүргэхгүй гэж оюун ухаанаа дайчлан явсаар өдийг хүрсэн. Довчин эхний өдрөл нүгэлт хүслээ гүйцээж сэмхий харцуулсан хадам аав дэмчиг шүн дүнд орж ирсэн ч тэргэлд хуруугаач хүргэж чадаагүй. Ойр тойрны эмс хүүхнүүдийн хов живэгч үл тоон ганцхан зүйлд итгэн хүлээх тэргэл бэр болж ирснээсээ хойш 8 сарын дараа үрийн зулаа үнэрлэж мантахар цагаан хүү төрүүлжээ. Хадам аав дэмчиг нь өөрийн хүү гэж үүлгэрт нь сандарч үстэй толгоогоо зулгаашхан баярлаж байхад эрээгүй тэнүүлж довчин хүртэл үр минь хүү минь химэн самсаа шархируулан нулимс тусагнуулан хэдэн өдөр сахиж сууснаа тэрглээс өчүүхэн төдий нүүр олсонгүй уурлаж бухимдан давхин оцсон ажээ. Хашир дэмчиг яарсангүй эгзгийг нь тааруулан хүлээх бөгөөд хоёр дахь эхнэр 30 гаруйхан настай Балжаач гэсэн тэрглийг анхнаасаа л нөхөртэй нь холбоотой гэж таамаглан Улаанбаатарын янхан биеэ үнэлэгч гэх мэтээр цууд харааж эхэлжээ. Балжмаа хэдийгээр тэрглийн нэгэн адил барьцаан чахуу ирсэн ч нэгэнд хувь заяатайгаа эвлэрэн дэмчгийн хайрыг татаад байсан үед гэнэт нь тэргэл гарч ирээд нөхөр нь түүнд ойртоо болчихов. Дур тачаал сэрэл хүсэл ихтэй төдийгүй дэмчгийн энэ аашинд гайхаж хоцорсон Балжмаа энэ бүхний бурууг эм хүний зөнгөөр тэргэлд тогсон нь мэдээж. Харин тэргэл түүнийг байтугай өөр хэнийг ч огт тоосонгүй. Эцэст нь Балжмаа гэх авсаархан жижигхэн биетэй хүүхэлдэй шиг хөөрхөн бүсгүй тэргэлийг ойлгож эхлэн дотносхийг хүссэн зүтгэсээр эзгүй хөдөөгийн эрхэм найзууд болж чаджээ. Гэр хорооллын боловч хотын төв рүү шууд явдаг төв зам дагуу байрласан авто засварын газар хөлөгтэй байлаа. Баяр ахаа, энийг хардаа. Гайк нь амсдаггүй. Гэх дуунаар нэл тос болчихсон хувцастай эр машинд ороос мөлхөн гарч ирээд юу гинэ? Сонссонгүй. Гэсээр дөхөж очтол бас л тос тортог болсон залуу өөдөөс нь ирсэн нь эрхэс байлаа.
Тэд нэг удсангүй учрыг нь олон төдөлгүй засварт ирсэн машин хуржигнтал асаж бөөн баяр болов. Баяр хөлсөө шудран том ажлын ард гарлаа шүү. Энэ машин ястай төвөгтэй байлаа гэд сэтгэл дүүрэн инээмсэглэхэд ирэхэс таны минь л ухаан шүү дээ гэснээ гэцээ дарлан ёо өлсөж үхнэ. Халиука яач вэ гэж хэлхийн төдийд үхлээ юу настай хүний дэргэд гэх цангинсан дуу хадан туйлдсан өндөр бүсгүй том дуухан зүнх барьсаар орж ирлээ. Хооллож дуусны дараа баяр тамхи асан шунаглан сорсноо. 3 жилч боллоо доо. Хөөхий охин минь хаяа л ярихам гэд доош тонгоо нүдэ арчхад халуунаа. Аха битгий унжгаад байл та. Ер нь та тэр 30 сая яаснаа хэлэхгүй мө гэж шалгаахад эрхэс эхнэрлүүгээ сандран дохиж за өнгөрсөн явдал дэмий шүү дээ. Мөнгөө гүйцээчгээд тэрийг лээгээл авцгаая гэж суудал аваа хичээл эрт тарлаа гэсээр өндөр гойлог төдийгүй яг л тэргэл шиг гой царайлаг залуу орж ирсэн нь Тэлмэн мөн байлаа. Дунд сургуулийн төгсөг ангид сурдаг Тэлмэн нуруу өндөртэй ханхар сайхан залуу болжээ. Баяр хоригдсан хэдийж тэр хичээл тармагцал засварын газар ирчгээд ханцуу шамлан ажилтан тусалдаг. Их мөнгө хурдан олох тусам эгч нь хүрээд ирнэ гэдгийг хэрсэн ухаандаа нууцхан ойлгосон болохоор аавынхаа ажилд чадхаараа нэмэр болохыг хичээнэ. Халуун ирэхэс хоёрч тэрглийг явсан тэр мөчөөс хойш баярын засварын газар ажилласаар байгаа. Нэг мэдхэд нам ундаж оргисон бэндэр тунчиг сэргэлэн цаваа сэрж нуургаараа угаагаад бүхийг дотроо плетикасан цайж ханлаа. Хатаасан мах өшгөлөн аягшул хийж идээд машинаасан хөдлөв. Хүчирхэг мотортой Япон машин хөнгөнөн хурдалж хурд дэмжигч 80-90 хооронд савлан нэгэн хэмээр давхина. Аав нь даралт харвсан болохоор би жилээрхөө байгаад бол бэндэр яарахаас жаахвлээ. Тэр жил ээж нь хорт тавдар гэж онцлогдсон хөл дээрээ босох гэж байдаг бүхнээ зарж уран хэвийн сайхан байсан ч амьдрал оронгоороо эргэж орхижээ. Бэндэр гадаад явхаа болсон төдийгүй их сургуулаас ч гарч хав. Өөр арга үнэндээ байсангүй. Найз охин гандх нь яхаа мэдэхгүй бүлтэгнэн уйлан мэгших атлаа. Ээж аавынхаа үгнээс зөрч чадсангүй гадаад явчихжээ. Бэндэр араас ч очноо. Хайрт минь төрүүлж очоод сайн сурч бай гэж амжилан загсан ч гантай гэж жилж бололгүй өөр залууд сэтгэл алдран жирэмсэн болсон сурагд болтов. Энэ нь Бэндэрт яг л аянган нэргэх адил сонсдож залуу хүү нэг хэсэг сэтгэлийн дарамттай унжийсэн амтан болон хувирч өвчтэй ээж нь олон удаагийн хүнд хагалгаа даасангүй бурхан болж амьдрал нь хөмөрч орхижээ. Эцэст нь Бэндэр охтыг хуурамж хөнгөмсөг амьтад гэж дургуйтсан бодох болж эмэгтэй хүнд дахиж ойртож дотн сухгүй аавтайгаа хамт тээвэрт явж эхэлжээ. Амьдрал нь баг багаар дээшилж эгч нь тусдаа гарan дүү охин нь сургуульд орлоо. Харин аав нь Бэндрийг гэр бүлтэй болоо гэж байнга үгэлдэг болж. Хөө минь аав нь ачийнхаа зулааг үнэрлжихэд л санаа амармаар байдаг. Огтуу зөндөөн л байна шүү дээ. Нэгэнтээ дотносож болдгоо мó. Бүгд л гантг шиг байв гэж хэмээн чихнээс хонхойно. Бэндэр сонсоогүй мэд царай гарган юу ч ис дуугарах бөгөөд өнгөрсөн хавар аав гинэт даралт харваж бэн мууцнаас хойш нэрээ хүн амьтантай сууж ачийг нь төрүүлж өгвөл аав минь сайжрах бах гэж бодох болсон ч санаанд нийцэх хүн үнэндээ байсангүй. Бэндэр зогсолтгүй давхсаар нутгийн зах орж замх хазаан явсаар өдөнгөрсөн хойно сумын төв ороод сангийн өгсөн ачааг буулгаж эхэлжээ. 2 дугаар хэсэг төгсөв. Эдрээд амьдрал 2 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Дов толгодоор тархан бэлдсэн хонин сүргийнхээ дэргэд цомцайн суугаад гар утсаа оролдон инээмсэглэн суух бүсгүй бол тэргэл. Дүүнэртэйгээ холбогдсон дүрсээ харан ярилцах нь түнд үнэхээр жаргалтай мөч байдаг. Тэрглийг гэрээс бараг л гардаггүй болохоор хаа нэг аз таарж
хонинд явбал сүлжээ барьдаг энэ хавд ирээд уцаа авахад суучихдаг. Нарын халуун элчээр төөнөн эр голдуу 400 гаруй хон ямаад тун тогтун идээшлэх нь тэргэлд сайхан боломжийг нээж өгдөг. Хааныг чаг хэмээн чимээ хүүхдүүдийн дүүнхлэнтэйгээ чатлан сууж байтал мотоцикл дугуйсаар хүн ирэв. Пөөх баян дэмчгийн хөөхөн бэр хонио харуулад. Цаадах чинь харамлахаа болоо юу гэсээр дэрэгдэн эрт суух сундуугаас арх тамхи сэн хийх аж. Тэргэл уцаа урдлаа чурхийн босоод хонь руугаа алхахад зэх гойлог бий сайхан өгзөг шулуухан хөлийг нүд дагуулan харах сундуй шүлсээ гүд хийдэл залгиснаа. Ой чи мен дуусч байхгүй гэж хаашгирснаа араас даган алхангаа. Хөө юм уу? Сайхан амтэн шүү. Тэр боксыг нэ базаа давмаар. Ёр нь энэ мө чөргөр довчонг яаж тоосон бол тоо? Хэмээн бодсоор тэргэлийг гүйцэн ирснэ. Айлв суучхал да. Хоёр үгсөлий гэд бариад ав. Тэргэлийн хатуу өхнөөс атгалан өгзөг хонгыг нь базлан дайрахад хүүе чи чинь ичиж. Тэр хардаа дэмчиг ирж байна гэж сандран хашгирах тэргэл зай гармагц суран шилбүрээр сундыг хэдэнтэй оруулгаж орхиод навш минь шүүх цагдаа гэж байдгийм шүү гэснээ уцаа гарan залгахыг оролдоход айглан шуухрах сундуй за боллоо би явлаа гэсээр ухарч мотоциклта хөрмөгц бодлоо өөрчүүлвэл хэлээрээ би чамайг довчонгоос илүү жаргаж чадна шүү гэж согтуурхан орилсноо давхиж одов. Санаа намарсан тэргэл үргэж орхисон хондоо тогтоочход тухлан сов. Хонид явах жаргалтайж сундаа мэт савсаг харчвал давхиж ирээд өдөж хоргон базалж чимхэх нь төвхтэй. Утсаа ухан тагс усан тэргэл нэг мэдхэд л ихэд даарснаа мэдрэн үндийтэл хонд нь алга болчихсон өглөөхөн цэлмэг байсан тэнгэрт үүл бүрхэн бороо цас үл мэдгэн тундас хаялж эхэлжээ. Ачаа булгаж дууссан бэндэр өнөөх айлд сайхан холлож аваад замдаа гарлаа. Төв замаас нэлээд хазаасан болохоор товчлохоор шийдэн өөр замаар орон дэгэн догон дунд хүн дараатай хэтэрч явтал юугүй тэнгэр харанхуйлан шамраг хаялж эхэллээ. 5 сард цас орохнууд гэж гайхшран бодсон ч аавдаа яарсан бэндэр гэлдрүүлсээр байв. Өнгөрсөн 100 наран туул дээр аанаал ачаачин зогсож байтал хаанаас гараад ирэв гэлтэй гантик түүн дээр хүрээд иржээ. Цэвэрхэн ховцлааж англим сөрчиг сэнгэнүүлсэн гантихаас баахан ичиж имээсэн бэндэр олигтой юм ярьж чадалгүй дүлгэнэ зогсдол бэндрээ чи орой завтаа юу? Хоёулаа нэг газар ярилцаж сууя гэхэд бэндэр юугаач ярих вэ? Нөхөр сүүдэр чинь мэдвэл сүйд болно. Би завгүй гэчихв. Угаасаа л гантигтай уулзах нь бүхэл үгсөлөгч хүсэл байсангүй. Гантиг гэнэтхэн ихэр татан мэгшиж би буруутайгаа мэдэж байна. Миний буруу. Хайргүй хүнтэй амьдрах ямар хэцүүг чи мэдхүү гэж ирээд нулимс асгаруулсаар байв. Тэр хавийн жолооч нар туслахууд бэндрийг цоо ширтэцгэн жигжуг шивнэлдээд байсан тул аргагүйдан за тэгээ чи дүр хүлээч би хувцас солиодгоё гэв. Төдөдөлгүй үзэсгэлэнтэй хөөрхөн гантихаар сугдуулан явж одсон бэндрийг жолооч нар алга нижигнүүлэн ташсаар үдэж өгөв. Гантик цааны газар эсвэл копи бар орсонгүй шуудал олон давхар өндөр байрны дэргэд ирж зогсоход бэндэр айлд орох юм уу танихгүй? Хүн байхгүй. Гадуур сувал найз охин чинь мэдчихвэл хэцүүд нь штэ гэсээр дотгош орлоо. Хэсэгхэн ярилж суусны эцэст олон жил эмэгтэй хүнээс хол хүндий явсан бас нэгэн цагт хайртай байсан охиныхоо дэргэд бие барьж эс дийлсэн бэндэр нэг л мэдгэтэл гантгийг нүцгэлж орхиод шунаглан шөнжин өдөржин жаргаж амаргалсныхаа эцэст нөгөөдөр нь гантик гадаад руу буцан тэдний харилцаа тасарчээ. Гантик хаяахан чад бичвч
Бэндэр хариу эс өгсөөр тэгсгээд намжин болов. Үр хүүхдтэй сайхан гэр бүл цаад болоод яах вэ гэж боджээ. Бодол давтан гэлдэрч алсан Бэндэр харанхуй болж буйг сайн анзаарч улам эрчлэн шуурах цасан шамрагыг гайхан харснаа буцаад өвөл болчих нь нү. Ямар сони юм гэж бовтнон замаа алдахгүй хичээн мөлхүүлэн сөмөр урагшилсаар байв. Арга толгодоор нэг тархаж оргисон хондоо арайхийн цуглуулсан тэргэл гэрлүүгээ туухыг оролдсон боловч цасан шамраг улам хүчлэн шуурч явхад үнэхээр хүндрэлтэй болчихов. Энд тэнд нь гарчгүй шилбүүрээр ороолгон чадлаараа хашигчин байвч хонд нь шуурга даган урууцаар бүр зүгчиггүй төөрч орхилоо. Нэмгэн хувцтай гарсныг ч хэлэх үү. Хөлсөндөө нэвт норж дарайтал хөлдөж оргисон хувцс нь хайрж эхлэн дагжтал жичрэх тэргэл уцаагаран ярихыг оролцсон боловч нам унтарч хов. Өглөө өгөн дэмчиг хондоо баруун уулаар туугаарай. Өвс сайтай жин билээ. Орой наад уул чинь аанда өөртөө хотлоод ирнэ. Чи хүрээд ирсэн ч болно. Гэсэн авч тэргэл ууцны сүлжээтэй гэж зүүн хоош хонио гаргасандаа эрэхгүй гэмшиж эхлэв. Шуурга улам эрчлэн улам хүйтрэн тэнгэр харанхуйл нь тун удахгүй шүн болох нь. Даарч бэрээд явахч тэнхэлгүй болж хондоо туух нь бөөхөл аясаар нь дагжиж чадахгүй төрөв. Залхин дугдах хонин сүрэг майлалд нь цуварч чухам хаашаа яваад байхаач мэдэх аргагүй болжээ. Тал руу гарчих шиг боллоо да. Чулуун хашаанууд байх хэвээр юмсан. Тэнд хурчхүүл болох нь тэр гэж бодовч хашгирагч тэнгэл алга. Энд хайж орхиод гэрлүүгээ явъя гэж бодсон ч нэгэнт оройтжээ. Голдоо ортол даран эрүү амн тажгантал жижрэх тэргэл уйлж эхлэв. Хамрынх нь үзүүр чихэн часхийг шиг болон осгож байгааг мэдэж хөөх ихүү минь наадгүй яанда гэж бодон сүхрэн унлаа. Анхны харин эзэн алдрынх нь хүү анарын хувь заяа хаашааж эргэж мэднэ. Тэргэл эцсийн хүчээ шавхан өндөөж хоньны дунд орон мөлхөв. Босох тэнхэлж алга. Өмд нь дарайтал хөлдөж гуй хасыг нь холгон өвтгөнө. Гэрээ дуусгаад сар гарны хугацаа үлдсэн юмсан. Намайг өгчхүүл аав ээжиг минь дэмчиг насаараа данамтлах бах. Би өөхөх ёсгүй гэж өөртөө тушаагаад арай чамаан үндийн хонин сүргээсээ хоцрохгүй гэжээн чулуун хашаа хаана байна? Энэ хавдал байх ёстой гэж шивнэн алхасаар байв. Гантигтай уулзсан тэр өдрийг нэхэн санах бүрд хүсэл тачаал нь байж чадтал хөтлөнө. Гэхдээ Бэндэр намбалдаж охид хүүхнүүд эрт сүйд болдоггүй. Өөрт нь хандрах огтоос хэнийг ч юм дуудахад гүгээд ирэгч энэ талд Бэндэр өөрийн гэсэн зарчимтай. Ер нь логтыг хуурам жамтад гэж бодсоор ирсэн ч улам уудсаар байгаа авыгаа бодон хэн нэгэнтэй гэр бүл болох ёстойгоо ухаарсан тэр хинбэ химэн толгоо гашлагавч тоймтой хүн санаанд эс орно. Машины мотор нэгэн хэмээр дүнгэнэж халуунаар үлээх паранд бүхээг тун сайхан дулаахан байвч гадаа тас харанхуй болж шуургуулам хүчилсээр байв. Зогсчол болохгүй. Замаа алдаж бөөр баларна. Гэсэн бодолтой хөдлөгдөн зөөлхөн гэлдэрсээр байв. Гэж түгшин шивнээд ээш тишээ тун хянамгаа ажвал нэрэл нэг хүн бүртэлцэх шиг болов. Бэндэр машинаа зогсоож хоод тэр зүг сандамын гүйсээр хүрвэл дагчтал жичрэх бүсгүй. Чулуун хашаа хэмээн сулхан дугаар үглэх аж. Бүсгүйг осгож өгөх мэдсэн Бэндэр сэвхийтэл өргөн гүйсээр кабинд оруулж хаад хондийг нь тун чулуун хашаа чиглүүллээ. Ашгүй хонин сүрэг тарж бутарсангүй хашаа руу цувран орж санаа амрав. Бэндэр цаг алдаж алгуурлсангүй бүхэгтэй очин бүсгүй дарааж хөлдсөн хувцсыг арайчуу тайлан
Зөвхөн дотоочтой нь үлдээгээд гаднаас цас утлан орж ирээд бүх биеийг нь үрж эхэллээ. Өчүүхэн төдий зай эсвэл дэн хангалттай сайн үрж дуусмагц том алчууранд орон хойд орон дээрээ хэвтүүлээд үстэй дэлээр хучиж орхив. Дараа нь машинтайгаа хөдлөн буцаж эргээд чулуун хашаа нэмрүүлэн зогслоо. 3 дугаар хэсэг төгсөв.